Улсын бүртгэлийн ерхий газрын иргэний улсын бүртгэлийн газраас 100 ба түүнээс дээш настай иргэдийн судалгааг гаргажээ. 2021 оны 1-р сарын байдлаар гаргасан энэхүү судалгаагаар улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 162 иргэн Монгол улсын иргэний бүртгэлд бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 67, орон нутагт 95 ахмад настан инх тун хамтарч байгаа бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл дийлэнх нь буюу 143 нэмэгтэй, 19 эрэгтэйчүүд байна. Харин хамгийн өндөр настай иргэнээр 1907 онд төрсэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суудаг эдгүй 114 настай Азаа Бурал бүртгэгджээ. Үүний дараа 109 настай 2 иргэн байгаа бөгөөд нэг нь мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн иргэн бол нөгөө нь Баян-Улгийн аймгийн Улаанхус сумын иргэн байна. Түүнчлэн 101 настай 41 ахмад, 102 настай 23 ахмад, 103 настай 15 ахмад, 104 настай 6 ахмад, 105 болон 106 настай тус 2 ахмад, 107 настай 3 ахмад настан байгаа бол 2021 онд 100 нас хүрч байгаа 67 ахмад байгаагаас 31 нь нийслэл, харин 36 нь орон нутагт аж түрэн амьдарч байна.